График дизайны 1-р курс оюутан Наран Цэцэрлэна. Би түүхийн бие даалтаараа Сүхбаатарын талбайг сонгож контент хийсэн байгаа. Зам гараад талхаж байна хичээлээ тарчаад их ордын буудлын дээрээс Сүхбаатарын талбай халдвартын гэсэн 78 номерын автобусанд суугаад Сүхбаатарын талбай руугаа явсан байгаа. Төвжрээд явж эцэст нь Сүхбаатарын талбай дээр ирсэн. Одоо Сүхбаатарын талбайн анх үүссэн он болон хөгжил мэргэжлийн талаар одоо би та нарт танилцуулах болно. 1921 оны ардын хувьсгалын дараа Улаанбаатар хотын төвд нийтээр цугларах талбай хэрэг болж одоогийн байрлалыг сонгосон. Энэ газар нь их хүрээний гол дэнж нийтийн арга хэмжээ жуулчдын цугладаг хэсэг байсан бөгөөд 1921 оны 7 сарын 11-нд дээс Сүхбаатар нь цэргийнхэн хамт наадам хийж жагсан Сүхбаатарын талбай эхлэл гэж үздэг. Анх Улаанбаатарын төв талбай гэж нэрлэгддэг байсан бөгөөд 1946 онд Жанжин дамжин Сүхбаатарын нэрэмжит төв талбай болсон бөгөөд 2013 онд Чингисийн талбай болгож өөрчилсөн байдаг. 2016 онд дахин Сүхбаатарын талбай гэсэн нэртэй болсон байдаг. Өшөөг Намдаков дээд Дэмбэрэл нар үүсгэж хөгжүүлсэн байдаг. Засгийн газрын орд нь 1951-ээс 1956 онд байгуулагдсан. Соёлын төвийн байгууллагууд нь 1950-аас 1980 онд байгуулагдсан. 1990 оны ардчилсан хөдөлгөөний хамгийн том хөдөлгөөн Сүхбаатарын талбай дээр болсон байдаг. 2000 онд Сүхбаатарын талбайг шинчилж, хавтгайлж, гэрэлтүүлэг хийсэн. Монголын ардчлалын түүхэн төв болсон гол газар, улсын баяр ёслол, нийтийн арга хэмжээ, цэргийн жагсаал, соёлын үйл ажиллагааны төв газар хэвээр байдаг. Улаанбаатар хотын түүх улс төр соёлын гол төв гэж тооцогддог.